Одоо нийгэмдэр бид нэр тасан зохицож амьдрахын тулд зөвхөн рационал сэтгэлгээ буюу толгоогоор явж байгаа. Толгоогоор бодож байгаа, толгоогоор сэтгэж байгаа мөн үү? Тийм зүрх сэтгэлийн яриа огт байхгүй шүү дээ. Гэтэл толгойноосоо доошоо зүрх рүүгээ буугаад үзэх юм бол энэ маш том ертөнц хүлээж байгаа. Учир нь зүрх өөрөө тархинаас 5000 дахин илүү энерги үйлдвэрлэдэг чадамжтай. Энэ их завгүй амьдрал донд рационал сэтгэлгээ тархиараа зүтгэж яваа үед зүрх унтаа байдалд байдаг. Сүнс, соул тийм ээ? Сүнс унтаа байдалд байж байдаг. Сүнсээ сонсохын тулд яах нь цаг хугацаа орон зай олгох хэрэгтэй болдог. Тэгэхээр сүнс, соул бол ерөөсөө хол ухтах юм биш шүү дээ. Та физик биеийг олж төрж байгаа мөн үү? Физик биеийг олж төрж байгаа. Гэхдээ энэ хорвоогоос салхитаа физик биеэ орхиод таны сүнс дахиад халаад явна. Энэ бол мөнхийн нэг юм энерги байгаад байна да. Энерги мэдээлэл байгаад байна да. Энэ энерги мэдээлэлтэй уулзахгүй байхлаар чинь огт жинхэнэ өөрийгөө мэдэхгүй л явчих гээд байгаа юм. Яг энэ харагдаж байгаа энэ физик бичим бол жинхэнэ бичим биш шүү дээ. Энэ чинь зүгээр сав. Тийм ээ? Тэгэхээр сүнс гэдэг бол огт хол ухтах юм биш л дээ. Тэгэхээр энэ сүнс гэдэг те зүрх сэтгэлээ нэгээд өөрийнхөө тэр мөнхөд орших сүнстэйгээ уулзаад физик бие бол мөнх биш байхгүй. Таны сүнс бол мөнх. Тэр мөнхөд орших энерги сүнстэйгээ уулзаад өөрийгөө таних үед хүний нэг мэдэрдэг зүйл бол хязгааргүй чадамж гэж байдаг. Энерги мэдээлэл өөрөө юм хэмжигдэхийн аргагүй хязгааргүй юм одоо юм урсгал энерги тий. Түүнийгээ ингээд таниад эхлэхийн цаг төө бүх юм боломжтой байна. Боломжтой юм байна. Яг нь материалын ертөнцид бүтээхийн тулд цаг хугацаа бол ордог. Хөдөлмөр ордог. Гэхдээ хэрвээ надад нэг алсын хараа зориг байгаа бол энийг биелүүлэх боломжтой юм байна штэ гэдэг жинхэнэ зоригийг бас авдаг.